Сайн уу манайхаа. Дараагийн бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. Бичлэгдээ орохоос өмнө лайк дараад, сувагт маань subscribe хийж биднийг дэмжихээ мартав. За ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Аава, түр хүүзээгээрээ. Хүйгөө байх уу? Оркноос илүү хүчтэй зүйл байхгүй гэж үү гэж гайхаа асуув. Бусад сурагчид гайхан сандрагдаж шивнэлтэн. Өөрийнхөө хүчийг тодорхой хэмжээнд харуулсан дээр байх. Хэрвээ аз тааруул миний ахис дэвшлийг хүлээн зөвшөөрч би хүйгөөгөөс салах болно. Жишээлбэл аслагдсан бүс рүү тамдигдах эсвэл актемид эсэх ч юм уу гэж бодов. Холоос авчирсан оркууд хүүгийн минь сэтгэлийг хангалуун байлгах чадаагүй бололтой. Викирийн зөв. Тэр насан дээрээ та нар бодит амьдрал дээр илүү их туршлага хөрөмцүүлэх хэрэгтэй. Веримор, бидний зэрлэгүүдийн дайралтын үеэр туршилт хийхээр барьж авсан нэг амтан байгаа л зү. Тийм ээ, ганцхан үлдсэн байгаа. Тэр одоо хэсэг хугацаанд өссөн болохоор нилээд тогшин байгаа бах. Түүнийг оруулаад ир. Өө, тролл байна. Аврах том, гинжлэгдсэн тролл. Викири өмнө гарч ирнэ, архирна. Аава, би шууд эхэлж болох уу гэж асуухад хүйгөө зөвшөөрөв. Троллын гинжиг тайлахад тэрээр чангаар ахирч түн рүү дайрна. Викир түүнээс маш хурдтайгаар бултна. Сурагчид хараад гайхав. Ямар харамсалтай юм бэ? Энэ түүний боломж байсан юмсан. Тэр яагаад дайрсангүй вэ гэж дайхаа асууцгаав. Сайн бодож байна. Троллууд маш сайн нөхөн түлжих чадвартай тул зөвхөн үхлийн цохилтууд л үр дүнтэй байдаг. Тийм ч учраас троллыг агнахын тулд төдөлгөө эрэхтэй. Тролл дайралтууд хийсээр хүн дээр амсгаадна. Сурагчид тэр бүх дайралтаас нь дөнгөн данган бултаж байна. Тэр троллыг ядраахыг оровдоод байгаа юм байх та. 8 настай хүүхдийн шийдвэр гэж үү? Тэр үнэхээр суу тухайн тийм гэж үү гэж гайхацгаав. Викир хитрхи удаан байна. Ямар ч сэтгэл хөдлөлийн зүйл алах. Гэхдээ би жүжиглэх хэрэгтэй. Хэрвээ би нуусан бүх хүчээ ашиглах юм бол троллыг төвгүүхэн авч чадна. Гэхдээ тэгвэл би эвгүй байдалд орно. Би үүнийг үнэмшилтэй харилдуулах хэрэгтэй. Жишээ нь түүний хүчийг өөрийнх нь эсрэг ашиглах гэх мэт гэж бодов. Викир троллын өөрийнх нь хүчийг ашиглан гарыг нь тасдаж орхиход тролл цусаа олгоод газар унана. Сурагчид Баскервиллийн 1-р техникийг ашиглан троллыг алах нь хитрхи хэцүү боловтой. 8 настай хүүхэд гэхэд ийм зүйл хийж чадаж байгаа нь гайхалтай хэрэг шүү. Тэр троллыг яллаа. Гэхдээ шарх нь үхэлд хүрэх хүч биш л бол тэр дорол идгэрч шүү дээ. Викир Баскервиллийн 1-р техник троллын зузаан арсыг зүсгэхэд хангалтгүй байгаа нь гарцаагүй. Энэ тролл хэсэг хугацааны дараа Вилзевулийн цус албуулах чадварын улмаас үхэх байсан ч тэр нь ямар ч утгагүй хэрэг болно гэж бодов. Хүйгөө одоо хангалттай. Үүнээс цааш аюултай байж мэднэ. Тиймээс зогсоо. Викир би бараг дуусаж байна. Би гэгээрэлд хүрэхэд ойрхон байна гэж бодож байна. Дараагийн цогцолтоор үүнийг авч чадахгүй бол би бууж өгнө гэж хэлв. Хүйгөө ойлголоо гэж зөвшөөрөв. Тролл дахин хөл дээрээ босож архирна. Викир би хүчнээсээ хэр ихийг харуулах ёстой вэ хэмээн дайхаж байтал би аль хэдийн хариултаа шийтчихсэн. Миний харуулахыг хүсэж байгаа зүйл бол тулааны үеэр гиvéрлээс болж төвшин агсан мэт дүр зураг юм. Хүйгөө үүнд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх бол гэж бодов. Викир улаан өнгөөр гэрэгдэх хүчит савчилтуудыг дараалуулан хийж троллыг тэр чигт нь хэсэгчиж хаяна. Беримор болон сурагчид ихэд цочролд орж мэд гайхан зогсно. Викир төмөр цус цэлмний Баскервил овогт хүний амьдрал томьёоны дагуу урдаас тодорхойлогддог. Ойролцоогоор 15 наснда хүн сэлмэндээ маана шингээж чаддаг болдог. Ерөнхийдөө анч нохоонууд тэр шатанда Баскервиллийн 1-р техникийг эзэмшдэг. Гэтэл яг энэ мөчид Баскервил овгийн бүх түүхэнд анх удаага ердийн үед 18 наснд хүрдэг 2-р техникийг 8 настай хүүхэд эзэмшлээ. Би чадлаа гэж бодов. Хүйгөө бид сая юу харчваа гэж гайхан дуулдав. 1-7 хоногийн дараа. Викир энэ 39 төрөл бүрийн махтай зутанд би хизээш дасаж чадахгүй гэж хэлээд эргэн тойрон харахад сурвчид түүнээс харц буруулан хурдан алхасаар хажуугаар нь зүрм өнгөрөв. Викир тэр явдлаас хойш бүгд л надаас түлхэх ус. Энэ гэр бүлд хүч чадал гэдэг бүх зүйл гэдгийг бодоод үзвэл энэ ч ойлгомжтой байх л да. Хүйгөөгийн гайхширсан царайг харах сайхан байсан шүү гэж бодов. Одоогийн байдлаар миний ил болгосон зүйл бол Баскервиллийн 2-р техник болон намайг дунд төвшний сэлмний шинжээч гэдгээл харуулсан явдал. Гэсэн хэдий ч үнэндээ бол би доод төвшний төвсөж бөгөөд Баскервиллийн 5-р техникийг сулхан гүйцэтгэж чадна.
Проллоос олж авсан чадварынхаа хүчээр би жирийн нэг төгсөгчөөс хамаагүй илүү хүчтэй байх ёстой гэж бодов. Системийн цонх дарчил. Орон зай 3. Хэд хурдан нүхэн, төлжилт, трол, C+. Вид зөвүүлийг олж авснаас хойш би илт их иддэг болсон гэж бодож байхад high borrow, low borrow, middle borrow Wikir дээр ирэв. Wikir. Дахиад л энэ муу залгинууд өнгөрсөн удаагийг хангалтгүй байсан юм уу гэж асуухад 3 ихэр. Үгүй ээ, тэр биш. Бид зүгээр л чамд серверус болон троллыг яасан чинь үнэхээр дог байсан гэдгийг хэлхийг хүссэн юм гэж хэлэхэд Wikir идэж байсан хоолоороо төөргөв. Чи зүгээр үү гэж дайхан асууцгаав. Wikir. Энэ одоо юу вэ? 2 нүүр гарах техник үү? Эсвэл ямар нэгэн залмих үү хэмээн дайхав. Хамаг биений шар өсөс босож байна. Нэг л эвгүй байна да. Эднийг ихлэ зодчхоод дараа нь бодох хэрэгтэй юм болов гэж бодов. Гинт Берримор гарч ирнэ. Залуу эзэнтэн Wikir. Би Берримор ахлахаа гэж гайхан асуув. Берримор. Залуу эзэнтэн, та яарахтай үрхийн тэргүүний өрөө рүү явах хэрэгтэй байна. Wikir гайхав. Үзэлдэл шилжиж сүлд туг салхинд нэмэрнэ. Хүйгөө уулзалтайг уудсан байна. Адольф Морг. Чи огт үйлчлэгдээгүй харагдаж байна. Морг овгийн тэргүүн патриарх Адольф Морг. Хүйгөө. Энэхүү жид бүр болдог арга хэмжээ аятайхан болж өнгөрөөсэй гэж хүсэж байна. Адольф. Хамтарсан битгээд үргэлж ямар нэгэн саадгүй болдог байсан. Өнгөрсөн жид гэр бүл бүрээс нэг хүн, ийт 2 хүн хүнд бэртсэн. Үүнийг би саад гэж үзнэ. Хүйгөө. Тэр бол зүгээр л шадвархай төдий байсан. Мор бавгийн хүүхдүүд хитрхи жүжиглэх дуртай бололтой хэмээн хэлэхэд Адольф. Мэдээж хэрэг, учир нь манай мор бавгийнх нь язгууртан бөгөөд эрхэмсэх хүмүүс гэж хэлв. Алдартай шидтнүүдийн овг болох Морг, төмөр цуст, сэлэмт овг болох Баскервилл. Тэд үргэлж муу харилцаатай байгаагүй юм. Шид болон сэлэм бол бие биенээ нөхөгч хос юм. Үүнийг урдын нэгэн эзэн хаан хэлж байжээ. Үүнээс үүдэн Баскервилл болон Морг овгийнх нь хамтарсан бэлтгэл хийж эхэлсэн байна. Энд зөвхөн 8-аас 15 насны хүүхдүүд оролцдог байсан бөгөөд жиж бүр найрсаг уур амьсгалтай болж өнгөрдөг байв. Гэвч нэгэн асуудал үүссэн юм. Баскервиллийн газар нутаг болон Моргийн газар нутгийн дунд нэгэн Бадмарг эрдний уурхай байсан бөгөөд энэхүү зөрчилдөөнөөс болж цус урсгад хүрчээ. Үүний үр дүнд 2 овгийн патриархууд муудагцсан байна. Гэвч тэд эзэн хааны тушаалаар хамтарсан бэлтгэлээ үргэлжлүүлэхээс өөр аргагүй байв. Тийм учраас патриархын дүү Адольф түүний оронд иржээ. Адольф. Тийм, Баскервиллийн гэр бүлд нэгэн супернова шинээр тодорсон гэсэн сураг сонссон. 100-д ганц л төрөх ховорхон сууд ухаантай нь Баскервиллийн гэр бүл төрсөн нь эзэнт хүрний хувьд асар их ерөөл юм гэж хэлв. Хүйгөө. Энэ тийм ч сүр бариад байхаар зүйл биш. Адольф. Хүүхдийн тухай магтаалд ийм хариу үйлдэл үзүүлэх гэж юу? Тун санаандгүй юм гэж бодов. Адольф. Үргэлжлүүлээд. Бид ч ус их азтай хүмүүс. Манай Моргийнхэнд ч хэлсэн гайхалтай сууд ухаантан бий. Камио, орж ир бич хэлэхэд. Хэн нэгэн афгасаар өрөөнд орж ирэв. Адольф Морг. Энэ бол миний эгч Респанийн охин Камис байгаа юм. Патриархтай мэдлэхгүй юм уу? Бич асуу. Камис чи манай Бадмарг эрдний уурхайг хулгайсан хулгайч мөн биз дээ гэж асуу. Буцааж өг гэж маш шулуухан хэлв. Хүйгөө уурсан хулгайчаа гэхэд Адольф Морг Камис юу гэсэн бүдүүдэр авир вэ гэж асуухад Камис та өөрөө тэр ядаргаатай ирүүний сахалтай нөхөр Бадмарг эрдний уурхайг хулгайсан гэж хэлээ биз дээ. Адольф би хизээ тэгж хэлсэн юм бэ гэж сандрав. Камис тэргнээс буухаас ч өмнө 1 цаг 42 минутын өмнө байхаа гэж хэлв. Хүйгөө ядаргаатай ирүүний сахал хулгайч гинэ хэмээн шүдээ зов. Адольф энд ямар нэгэн үйл ойлголцол гарсан бололтой гэж хэлэхэд Хүйгөө тэр зүгээр их жаахан хүүхэд шүү дээ. Мор бавгийн хүүхдийн хүмүүжлийн асуудлыг надад тайлбарлах шаардлагагүй гэж хэлэхэд Камис миний Бадмарг эрднүүдийг буцааж өг. Надад хангалттай эрдэн байхгүй байгаа болохоор судалгаагаа ч хийж чадахгүй байна. Чанг хэлв. Адольф сандран Камис гэж дуудахад Хүйгөө одоо хангалттай. Хүйгөө Моргийнхэн хүүхдүүдтэй огт ёс суртахуун заадаггүй бололтой гэж уурлахад Адольф Морг чи жаахан хүүхдэд юу хийх гэж байгаа юм? Чи 8 настай жаахан охины сүрдүүлж байгаа юм биш үстэ гэж асуухад Wikir
Морговгийн хүүхдүүдтэй бусдын юмд шунахгүй байхыг заадаггүй болтой гэж хэлсээр өрөөнд орж ирэв. Беримор. Патриарха, би залуу эзнийг дагуулад ирлээ. Адольф. Энэ хүүхэд Баскервиллийн супернова гэж юу гэж бодон Камисыг харахад Камис байхгүй байв. Камис. Хөөе, чи дөнгөж сая юу гэж вэ гэж асуув. Камис, тэр мөн гэж юу хэмээн бодов. Камис. Тэр тэнэг царай чинь юу вэ гэж асуув. Викир. Морваугийн төмөр цуст хатун хаан гэж бодов. Камис. Морг мөн гэж юу хэмээн бодов. Викир тоолж башгүй олон агуу шидэнгүүдийг төрүүлсэн Морговгийн дундааж суутнуудын суутан гэдэг байсан. Тэрээр оргид үедээ Le Rouge, Le Noir уулын бүх мангас болон зэрлэгүүдийг ганцаараа устгаж, тэднийг жадлан шатааж, алдарт цус болон үнсэн хилийг байгуулсан хэмээн бодов. Түүнчлэн түүний гоо үзэсгэх юм үнэхээр биширмээр байсан бөгөөд эзэн хааны гэр бүлийн хүртэл өөрийн хүслээр удирдах чаддаг байв. Тийм ч учраас түүнийг Баст эрх мэдлийн дагна гэж дууддаг байсан гэж бодов. Гэвч энэ бол аз холын ирээдүйд болох зүйл. Одоо бол тэр зүгээр л нэг хүүхэд хэмээн бодов. Камис Бадмарыг эрдний уурхай яхаараа танах вэ тий? Тэр бол минийх. Викир. Чи зүгээр л төнөрхөж уур уцаараа гарах гэж ийм хол замыг тууж ирээ юу гэж асуув. Камис төнөрхөж хийнэ. Викир. Тийм ээ, төнөрхөл. Камис. Чиний адил тэнэг гүжрэг ойлгохоор хэмжээнд тайлбарлаж өгье. Тэгвэл тэр Бадмарыг эрдний уурхай яагаад Морваугийнх болохыг тайлбарлаж өгье гэв. Викир. Сонирхолтой сонсогдож байна. Камис. Май. Чамд маш энгийнээр тайлбарлаад өгье. Би хэлээд шидээрээ газрын зураг хийв. Викир. Өөх, мүсэн баримл уу? Биднийг тулвтхан гэж бодсон юмсаа хэмээн бодов. Камис. Дээд зэрвэрсийн Бадмарыг эрднүүд Морг болон Баскервиллийн хилийн зааг дээр байдаг хамтарсан хамгаалтын бүсгийх уурхайгаас гардаг гэдгийг чи мэдэх байх тийм үү? Хамгийн гол асуудал нь уурхайн орц Моргийн газар нутгийн дээр байдаг боловч уурхай өөрөө Баскервиллийн газар нутгийн доогуур үргэлжилдэгт байв. Чиний харж байгаачлан энэ нь Баскервиллийнхэн уурхайг бүхэлд нь өөрсдийн болгож чадахгүй байхаар байрлсан байна. Энэ нь Бадмарыг эрдний судал Морговгийнх гэсэн үг. Гэвч танаахан үүнийг хууль бусаар хил нэгтэрсэн, олбор бувтад цаад учруулсан гэж зүтгээд азар нутгийн түрээс төлөх манаа саналыг яцаагаад байгаа юм. Адольф үүнийг сонсоод өөх, яг зөв гэж хэлв. Камис. Бадмарыг эрднийг ихэвчлэн шидийн найрлалд ашигладаг. Баскервил овгийнханд Бадмарыг олборлох үнэхээр шаардлага байхгүй. Тийм биз дээ гэж асуув. Викир. Гэвч газар нутгийн түрээсийн төлбөр гинэ. Хэдхэн зоосны төлөө та нарт азар нутгаа нээж өгөх тийм тэнэг хүн Баскервил овгоос олдохгүй байгаа нь та нарын хувьд эмгэнэт бололтой гэж хэлэхэд. Камис. Юу гинэ? Чи дөнгөж сая Баскервиллийнхэнд Бадмарыг хэрэггүй гэж хэлсэн шүү дээ. Викир. Яг зөв. Бид зөвхөн өөрсдийн газар нутгийг л чуулчилдаг. Тийм учраас би нааша битгий нэвтэр гэж хэлээд. Ямар ч байсан энэ нөхцөл байдалд ганцхан танаа гэр бүл алдан гэхүүлээ. Камис. За яах вэ? Тэр Бадмарыг эрдний судал хэний эзэмшлих вэ гэдгийг би чамд ойлгуулж өгье. Энэ тал нь танаа газар нутаг, харин энэ нь минийх. Викир. За байц. Тэгвэл энэ хэний гар вэ гэж Баскервиллийн газар нутг руу зааж байгаа Камис гарыг асуув. Камис. Танаа газар нутг дээр байгаа энэ гар хэнийх вэ гэж асуугаад байна уу? Мэдээж хэрэг минийх гэж хэлэхэд. Викир. Мэдээж хэрэг минийх гэж хэлв. Камис. Юу яриад байгаа юм бэ? Би яахаараа чинийх байдгийг тэнэг амтан гэхэд. Викир. Чамааг минийх гэж хэн хэлсэн? Камис гайхав. Викир. Бүснээсээ хутах суглан гаргаад би чиний гар минийх гэж хэлж байна гэж хэлэхэд. Камис гинт маш их айв. Хүүгоо давхар маш их тайхав. Камис Моргауга надад туслаарай гэж хаширв. Би тэргүүн одоохон миний дүүгээс холдож үзгэж Викирийг занс хэлв. Викир хутгаа буулган хойш алхахад Камис Моргаугах руугаа гүйн очиж тэврүүлв. Камис Моргауга тэр миний гарыг зүсхийг оролдлоо гэж уйлв. Адольф тэргүүнэ. Одоо эн чинь юу болоод байна вэ гэж уурлав. Хүүгөө. Хүү минь чи энэ тоглоомоор арай хэтрүүлчихлээ гэж бодож байна гэж хэлэхэд Викир. Намайг уушлаарай. Энэ бол манай гэр бүлийнхний дунд байдаг энгийн нэг тоглоом юм. Адольф, тоглоом гинэ.
Хүүхдүүдтэй ямар гэрчийн тоглоом өгдөг хэрэгвэ гэж асуухад Викир би түүнийг уйлуулахыг хүсээгүй юм. Намайг уушлаарай эрхэмэ. Баскервиль гэр бүлийнхэн бид багасаад ийм тоглоомоор тоглож өсдөг хэмээн уучлалт тавив. Адольф чи үүнийг тоглоом гэж бодоо юу хэмээн уурлахад Хуйго Адольф Морг та хүүхдийн тоглоомд хэтэрхий их оролцож байна гэж бодохгүй байна уу гэж асуув. Надад Батмаргийн уурхайн талаар хийх хідэн санаа байна. Таач бас үүнийг сонсохдоо дуртай байх болно гэдэгт итгэлтэй байна. Камис чи шүү би үүнийг хизээш мартахгүй. Сэрэмжтэй байгаарай гэхэд Викир инээмсэглэв. Үзэгдэр шилжиж Баскервиль болон Морг овгуудын хоорондох найрамдал тулаан эхэлжээ. Энэ бол 8-аас 15 насны хүүхдүүд цугларч тулалддаг арга хэмжээ юм. 8 орчим насны хүүхдүүд мана мэдрэх чадвараараа өсөлддөг бол 15 орчим насны хүүхдүүдийн бодит тулаан хамгийн их анхаарал татдаг байна. Гэвч энэ жилийн найрамдах тулааны үеэр хүн бүрийн анхаарал огт өөр зүгт чиглэж байлаа. Нэрт шиттнүүдийн Морг овг. Камис Морг, төмөр цусд сэлэмчин Баскервиль овг. Викир, Ван Баскервиль. Морг овгийнхний хүсэлтийн дагуу тэд бодит бэлтгэлийн дүрмийг ашиглахаар болов. Камис, бэлтгэлээ хангах, би нэгэнт бэлэн болвол огтхон ч өршөөхгүй шүү гэж анхааруулав. Хоёр овгийн гоц ухаантнуудын хоорондох тулаан ийхүү эхэлжээ. Камис маанага төвлөрүүлж аврах том шидийн тойрог үүсгэв. Сурагчид энэ чинь дөрвсөн шившлэг гинэ. 15 настай хүүхдэд ч хэцүү шившлгийг хийгээд зогсохгүй дөрвийг зэрэг хийнэ гэдэг гэж гайхацгаав. Адольф Морг овгийн гоц ухаанд шиднээс л ийм зүйл хүлээх хэрэгтэй гэж хэлв. Камис нэгэн зэрэг гал мүс цахилгаанаар дайрав. Викир дайрагчтаас нь төвөггүй болтох бөгөөд чиний шившлгүүд нэлээд дайжгүй юм. Гэхдээ ганц дээр л төвдрүүл илүү дээр байх болно гэж бодохгүй байна уу гэж асуув. Камис чамд ямар хамаатай юм? Чи шидний талаар юу ч мэдэхгүй тэнэг амтан гэж хэлээд элсэн хан гэж хаширв. Викир ханыг цөм өшөглөөд тэнэг гинэ арай л хатуу гэлж байгаа юм биш үү гэхэд Камис гайхав. Сурагчид тэр элсэн ханыг ийм амархан нураачхал гэж уулгалдав. Эн чинь Стикс мөрөнд шумбсан Баскервиль овгийн хүч гэж үү гэж гайхацгаав. Камис би сонор сэрэмжээ алдчихлаа гэж бодох мөчид нүдэ анаад нэхэд Викир Камисыг маш хүчтэй няслав. Адольф няслалт гэж гайхав. Камис шархтуулахгүй яагаад намайг нясалж байгаа нь? Чи өсөлдөгчөө басамжиж байна уу? Би чамайг зүгээр өнгөрөхгүй шүү гэж уурлахад Викир чиний дух өвдөж магадгүй шүү. Байдал биштгэхээс өмнө бууж өгсөн дээр гэж бодохгүй байна уу гэж асуув. Камис элсэн хан давхар гэж хаширв. Одоо давхар хантаа болсон. Чи үүнийг хизээш давж чадахгүй гэж хаширв. Викир зүгээр л тойроод гарчход үүний ямар гэрэг байх вэ гэж бодов. За яах вэ? Хүслээр чин болог хэмээн гэлээд давхар ханыг цөм зохиж Камис цочин ухрах мөчөд Викир за одоо нэг асуулт асууя. Энэ ханыг хэний гар давж гарсныг мэдхүү? Хариулт нь илүү хүчтэй нэгнийх нь гар гэж хэлээд дахин нислав. Камис хүчтэй нисүүлэн газар тунлаа. Камис шүдээ 100 уурлаж чамайг аланда гэж хашгирн галын шидээр дайрав. Викир хөнгөн бултаад тэгж өвтгөл бууж өгөх байх гэж бодсон юмсаа. Хүүхдүүдтэй харилцах нь хамаагүй хэцүү бололтой хэмээн бодов. Викир хэрв хүсвэл ноёш гарны нисгүндэд хүзүүг нь хугалж чадахч энэ нь маш том асуудал үүсгэх болно. Түүнийг тайвшруулахын тулд одоо яавал дэрвэ? Энэ асуудлыг бусдад даатгсан нь дээр байх гэж бодов. Викир өөр сурагчдын тулааныг ажиглав. Сурагч иймэрхүү шидийг бол би бүгдийг нь зүсэж чадна гэж хаширв. Викир галын шид хэрэглэсээр байгаа тэнэг шидтэм шидийг зүсэж буй тэнэг сэлмэгч нь. Тэд хэрэг болж магадгүй юм хэмээн бодов. Камис чи яагаад оновдохгүй байгаа юм бэ? Муу новш минь. Зүгтлгүй надтай нүүр тул гэж хаширв. Сурагч үүнийг бас зүсэж чадах эсхийг чинь харъя гэж хаширв. Викир за одоо над руу дайр Камис Морг. Камис юу гэж гайхав. Викир хамгаалтын шившлээ бэлдсэн нь дээр байх шүү гэж хэлв. Викирийн араас асар том галт дайралт ирж байхаа. Камис Морг юу гэж цочих мөчөд Адольф болохгүй гэж сандран хаширв. Маш том дэлбэрэлт болов. Хүмүүс бурхан минь Камис авахай гэж хашгиралдав. Адольф Камис гэж хаширв. Камис энэ аавын дуу хоолой юу?
би одоо яах вэ? Хамгаалалтын шидний ачаар бэртэж гэмтэхээс арай гэж мулбарсан ч гэвч галын шид миний бүх хувцсыг шатаачихлаа. Утаанаас болоод одоогоор хинч юу ч олж хараагүй байгаач хэрвээ утаа замхарсны дараа хүмүүс намайг харчихвол би хүн бүрийн элэг доогоос холно. Ууя, хэн нэгэн намайг авраач хэмээн бодов. Гэнт хэн нэгэн хүрмээ шидэж өгч Викир үүнийг одоохондоо өмсөж бай гэж хэлв. Камис чи яагаад дайснаа хамгаалаад байгаа юм бэ гэж гайхан асуув. Викир тэр ч утгаараа биш л дээ. Гэхдээ чиний би ид гарчихсан шүү дээ. Би хүрмээ буцаагаад авах уу гэж асуув. Камис надад тиймэрхүү зүйл авах хамаагүй. Энэ тэнэг чинь яагаад намайг халамжлаад байгаа юм бэ гэж байхах мөчөд хөөе гарч нь араас чинь цус гарч байна гэж уулгаалтав. Викир Стикс холоор хүчрхэгдсэн биед минь шалбархаа үсэх гэж. Тэр тэнэг сэлэмчний сэлэнд бар зэрэг аавра үлдсэн байж таарлаа гэж бодов. Утаа замхарч хүмүүс тэднэрүү дөхөж ирэхэд Викир, Камис хоёр хамт зогсож байв. Адольф тэр зүгээр байна. Бурхамд талархъя гэж тайвширв. Хүмүүс авхай гэж гайхах мөчөд Морговгийн авхай шалан дээр сууж байна. Гэрч цус алдаж байгаа нь Баскервилл овгийн залуу байд. Энэ тулаанд хэн ясныг тодорхойлоход хэцүү юм. Гэхдээ хөөх түүний бие хааг нь хараач. Үнэхээр чирэг юм. Стикс голын ач тус байхдаа бурчинг нь харахад л бие хэр их тасгалжуулж бэрхэл хийсэн нь илт байна. 8 настай хүү гэхэд дэндүү гайхалтай авьяас чадвар юм гэж байхацгаав. Үзэр дээр шилжиж харшид Хуйго Викир хоёр алхаж байх ба Хуйго тэгээд Морговгийн ахуйтай хийсэн тулаан ямар байв гэж асуув. Викир сонирхолтой байлаа. Би энэ арга хэмжээний зорилгыг дахин нэг удаа ухаарлаа. Шидэнтэй хийх тулаан нь сэлэмчд хоорондын тулаанаас өөр байт юм байна. Хуйго тэгвэл чи яагаад шийдвэрлэх цохилт хийггүй юм бэ гэж асуув. Викир би зүгээр л ахуйтай хэрхэн харьцгаа мэдэхгүй толгой эргэснээс болсон юм гэж хариулв. Хуйго тулааны талбарт сонор сэрэмж алдах нь бэртэл гэмтэлд хүргэдэг. Энэ бэртлийг өөртөө сургамж болгож ав гэж хэлв. Викир маш их тайхав. Хуйго надад санаа зовж байна гэж үү? Баг байхдаа Хуйгог ямар хүн байсныг би сайн сандаггүй. Тэр үргэлж хүүтэн хүндий хатуу чанд хэрцгий догшин байдаг байсан. Түүний зан араншин ийм муухай болсон шалтгааны тухай цуу яриа нь анхны эхнэр болон ууган охин алдснаас болсон бидэг. За яах вэ? Энэ надад хамаатай асуудал биш л дээ гэж бодов. Хуйго Бадмаргны уурхайг бид яавал дээр гэж чи бодож байна гэж асуув. Викир бид тэдэнд зүгээр л өгөх хэрэгтэй гэж бодож байна. Хуйго Бадмаргны уурхайн хяналтыг зүгээр өгөх хэрэгтэй гэж үү? Үндэслэгч нь юу вэ гэж асуув. Викир Баскервилл овгийн гол зорилго бол газар нутгаа тэлэх явдал юм. Бадмаргны уурхай байрладаг улаан шовх уул нь Лерүүш Ленуар уулын доод урсгал байдаг. Тэнд амьдардаг мангасууд болон зэрлэгүүд асуудал үүсгэх болно. Хэрв бид Морговгийг сайн ашиглаж чадвал тэр бүс нутаг руу газар нутгаа тэлэх үеэр гарах хохирлыг хамгийн бага хэмжээнд байлгаж чадна гэж хэлв. Хуйго зөв. Морговгийнхан Бадмаргны уурхайн хяналтыг авмагцаа тийшээ маш олон хүн илгээх болно. Бидний хийх ёстой зүйл бол зүгээр л мангасууд болон зэрлэгүүдийг тэр бүс нутаг руу шахах явдал юм. Тэгвэл бид бүх асуудлыг нэг доо шийдэж чадна. Бадмарг Эрдэнэс дайснуудын маань цусаар угаалдах болно. Хэрв тийм зүйл бол Морговгийнхан манай газар нутаг руу нэвтрэхээс өмнө дахин сайн бодох хэрэгтэй болно. Чиний санаа миний бодож байсантай бараг 90% тохирч байна гэж хэлв. Викир мэдээж тэгэлгүй яах вэ? Учир нь энэ ud анх таны өөрийн санаачилсан санаа байсан шүү дээ. Мангасууд болон зэрлэгүүдийг Морговгийнхан руу шахах ажлыг хариуцаж байсан хүн нь би байсан гэж бодов. Викир үргэлжлүүлээд тийм байсан ч бид Морговгийнхан хөдөлгөөнийг анхааралтай ажиллаж явах хэрэгтэй гэж бодож байна гэж хэлв. Хуйго тэгэх шаардлага байхгүй. Тэр хаваар хайгуул хийх анч нухтын тоог би аль хэдийн нэмэгдүүлсэн гэж хэлв. Тэр мөчөд гинт Адольфтэй таарав. Адольф та энд байсан байх нэ. Овгийн тэргүүн ээ. Намайг буцахаас өмнө бид хэсэг ярилцаж болох уу гэж асуув. Камис аавынхаа хугацснаас зуурн нүрэн улааж байв. Хуйго танд ярих зүйл байгаа хэрэггүй Адольф гэж асуув. Үзэгдэл шилжиж тэд өрөөнд ярилцах ба Адольф надад дурдах ёстой хамгийн сүүлийн нэг зүйл байна. Бид Бадмаргны уухатай холбоотой асуудлыг хэрхэн тайван замаар шийдвэрлэх талаар бодож байлаа. Ашиглалтын төлбөр бол олон сан зөвлөмжүүдийн зөвхөн нэг юм. Хуйго тэгвэл тэр нь юу юм бэ? Миний газар нутгийг нээсний төлөх төлбөр үү гэж асуув. Адольф сүү тавилт болвол ямар вэ гэж асуув.
Хүйго. Дахав. Адольф. Тийм ээ, Морг болон Баскервилл овгийн хүүхдүүдийн хоорондын сүү тавилт. Хүйго. Танд яг ямар хүүхдүүд бодогдож байна вэ гэж асуув. Адольф. Баскервилл овгийн ууган хүү болон Морг овгийн ууган охин болох миний зээ охин хоёр байвал ямар вэ гэж асуув. Камис гэж гайхах мөчөд Адольф, миний зээ охин бол үнэхээр гайхалтай хүүхэд. Түүнд гоо үзэгслэн мэдгэг ухаан цүм бий. Түүнд дутах зүйл үгүй. Тэр Баскервилл овгийн бяцхан наран гэгддэг хүүд маш сайн тохирон гэдэгт би итгэлтэй байна гэж хэлв. Хүйго, миний ууган хүү энэ жил 25 настай. Та тэдний насны зүрүүг гадардаж байгаа биз дээ гэж асуув. Адольф, 8 болон 25 нас. Энэ чинь ердөө 17 насны зүрүү шүү дээ. Энэ тийм ч том асуудал биш ээ гэж хэлв. Камис, би ээжээс минь сул дорой хүнтэй хизээч гэрлэхгүй гэж хэлв. Адольф, Камис, хэрв чи ээжээсээ хүчтэй хүнтэй гэрхэн гэвэл насан туршдаа ганцаараа амьдрах хэрэгтэй болно шүү дээ гэхэд Камис, энэ бол миний болзол. Тэгээд ч би насны их зүрүүтэй байхыг үзэн яддаг. Би өөртөөгөө чацуу эсвэл надаас дүү хүний хүсэж байна гэж хэлв. Хүйго, охин минь энэ чинь чиний дураараа сонгодог буфет хоол биш шүү дээ гэж хэлв. Камис, би мэдэж байна. Тэгээд ч надад тавилж наадах бодол огт алга. Би гэж ичингүүрмуулж Викер рүү харав. Викер гэж гайхах мөчөд Адольф, баяцтай, арай үгүй, тэгэж бодож болохгүй шүү. Тэр бол Ван овгийн хүүхэд болохоос биш, Зээ угсааны шууд залхамжлагч биш. Юу ч болсон бай, тэр том цөөрөмдөх жижигхэн зараас төдийл байх болно гэж сандарч шивнэв. Хүйво, энэ миний уурыг хачирхалтай хүргэж байна шүү. За яах вэ? Сүү тавихад хамгийн чухал зүйл бол орвцож буй хүмүүсийн өөрсдийнх нь бодол юм. Хүү минь, чиний бодол юу вэ гэж Викерээс асуув. Камис гэж чимээгүй хүлээх мөчөд Викер, би зөвшөөрч байна гэж хэлв. Адольф цочролд орж нүүрнээс нь хүүтэн хүс цовж, энэ зойлогч нь гэж уурлав. Хүйвос хүй тавихад хамгийн чухал зүйл бол орвцож буй хүмүүсийн бодол санаа байдаг. Хүү минь, чамд ямар бодол байна гэж асуув. Викер, би хийсэн ёсоор чинь хийхий зөвшөөрч байна. Адольф юу? Энэ новш чинь хийсэн ёсоор нь хийнэ. Камис овгийн ганц охинд ямар гэчийн хандлага гарлаж урааш вэ гэж бодов. Камис юу? Тэгэхэр тэр үүнийг эсэргүүцэхгүй байна. Тэр харагдаж байгаагаас илүү ичимхий юм болов гэж ичимгүрэн бодов. Хүйго, Баскервиллийн гэр бүлд нэр хүнд хэрэгэм зэрэг ямар ч утгагүй. Лээ угсааныхнаас сул дорой хүмүүс төрдөг бол Ван угсааныхнаас агуу хүмүүс төрдөг юм гэж хэлэхэд Адольф, та үүндээ итгэлтэй байна уу? Энэ хүүхдийн хувьд гэж асуув. Викер, Адольф Морг зураатуур тойргийн мастер, албартай шидтний овгийн хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг. Мөн дүү охиных нь агуу дэмжигч гэж бодож байхад Адольф, хүү минь, чамд үүнийг хэлэх нь тийм ч ухаалах хэрэг биш байх. Гэхдээ бид хэн дуртай нэгнийг манай Камисийн нөхөр болгож чадахгүй. Сүү тавих гэдэг бол ердөө л овг хоорондын самж төдий зүйл. Хүйго, тэр Баскервиллийн суут ухаанд нэгч голж байгаа боловтой гэж бодов. Адольф, энэ хүүхдийн би яагаад ийм бат бөх байл вэ гэж бодов. Чи яагаад хариулахгүй байгаа юм бэ? Чи миний яриаг сонсож байна уу гэж асуухад Викер, таныг үүнийг хэлэх нь тийм ч ухаалаг хэрэг биш байх гэж хэлснээс хойш би таны яриаг огт сонсоогүй гэж хэлэхэд Камис, ав ахын өмнө ийм зүйл хэлэх гэж гайхав. Адольф, тэргүүнэ, би энэ хүүхдтэй арай гүнзгий яриа өрнөж болох уу гэж асуув. Хүйго эзэнт хүрний шидтэн ба 8 настай хүүхдийг загинж сэмлэх гэж байгаа юм биш үсттэй гэж асуухад Адольф, тэр чинь миний дүү охины нөхөр болж магадгүй хүүхэд шүү дээ. Үүнийг би Морг овгийн дэд тэргүүний хуваар биш, харин авга ахын хуваар гүйж байна гэхэд Камис, авгаха, та ингэх шаардлагагүй шүү дээ гэж хэлэхэд Адольф, Камис, чи зүгээр ч чимгүй байж байсан дэр. Энэ зүйл хизээ нэгэн цагт хэн нэгэнд тохиолдох байсан. Тэргүүнэ, надад үүнийг хийх боломжийг олгооч гэж асуухад Хүйго, за яах вэ? Хэрв та ингэж их зүтгэхэд байгаа бол гэд зөвшөөрөв. Викер болон Адольф нар тулааны талбарт бие биеийнхээ өөдөөс харан зогсож, Хүйго Камис нарт тэднийг ажиллана. Адольф Баскервиллийн хүүхэд минь, би чиний чадварыг шалгах болно. Надад өөрийн чадах бүхнээ харуул гэж хэлв. Викер, ойлголоо. Хэрв би танд бүх зүйлээ харуулбал та ухаан алдаж магадгүй шүү гэж бодов.
Адольф, би чамд хөнгөлөлт үзүүлье гэж хэлээд шидээ хэрвэлэн нэгэн шавар ваар хийв. Викир, тэр ваар хийж байгаа юм уу гэж гайхав. Камис, эн чинь манай авга ах шүү дээ. Тэр газ шороо усны шидийг нэгэн зэрэг төгс ашиглаж байна. Адольф, би толгой дээр энэ устай ваарыг тавиад чамтай халс тулна. Хэрв чи ганцхан дусал усч болол унгаж чадвал энэ нь чиний ялалт болно. Викир, Адольф, Морг миний ухрахаас өмнө ч хүнд хэцүү өсөлдөгч байх байсан гэж бодов. Энэ бол Адольфын хүч болон түүний юу чадахыг мэдрэх сайхан боломж юм. Викир, энэ нь бас Хуйго түүний хүсэлтийн зөвшөөрсөн шалтгаан юм байх та гэж бодов. Би ухрахаас өмнө түүний эсрэг тулсан бол миний ялах магадлал хэд байх байсан бол гэж бодож байхтана. Адольф, за тэгвэл над руу дайр гэж хэлв. Викир, гинтийн дайрагт хийвэл 50% боломж байх байсан. Харин шууд нүүр тулж тулалдвал ялах магадлал ердөө 10% байх байсан. Бүх хүчээ гаргах шаардлага байхгүй. Би зөвхөн Хуйгогийн хүлээлтэд хүрэхүүц хэмжээнд л хийхэд хангалттай гэж бодон дайрав. Хуйго түүний үнэхээр юу чадахыг харъя гэж бодов. Камис юу? Авга ах руу шууд чигээрээ дайрч болохгүй шүү дээ гэж хэлэхэд. Викир анзааран хамгаалтыг сэвчив. Адольф, дүү охин минь чи яагаад түүнд хийчихвэ? Хамгаалтын шийдвэл дараах тохиолдолд хамгийн шилтэн байдаг юм. Эвтчдийн эсрэг ашиглахад ихэнх авра элдвүүдээр үүнийг нэгтлэх хэцүү байх болно. Адольф, за одоо би довтлоонд шилжүүл яаж байна гэж хэлээд гавт сумнууд гаргаж ирэв. Камис, авгахаа, энэ шудраг ус байна. Надтай тулалдахдаа та хизээч ийм шид ашигладаггүй шүү дээ гэхэд Адольф, охин минь чи яг хэний талд байна вэ гэж асуув. Адольф, чи муу новш. Би чамайг хизээч өөрчлөхгүй шүү гэж доктороо жаахан хардав. Хуйго тэдний тулааныг хараад тэр бултахад хэцүү боловч боломжгүй биш хурдаар довтолж байна гэж бодов. Тэднийг зогсоох шаардлагагүй бололтой. Хөгшин эрд залуу анч нохоо юу чаддгийг харуулад өг хэмээн бодов. Викир түүний чадал ердөө л энүү гэж бодов. Дахин дүрснийхэн дараа би 8 настай байгаа ба өмнөх мэдлэгээ хിവэр хатгаж үлдсэн. Хэрв би энэ хоёрыг сайн ашиглаж чадвал түүнийг сонор сэрэмжээ алдахад хүргэж чадна. Би бүр түүнийг ардч чадаж магадгүй гэж бодов. Викир Адольфын хамгаалтын шилэн бамбайг ир дээрээ хүчтэй савчиж эхлэв. Адольф, чи юу ч хийсэн айдхан байх болно. Чиний илд миний бамбайг хизээш нэгтгэж чадахгүй гэж хэлв. Викир илдээ хувартал бамбайн ганцхан цэг рүү тасралтгүй зохив. Хаалт баг багаар цуурч эхлэх бөгөөд Адольф, тэр ямар ч алдаагүйгээр нэг цэг рүү дайраад байна уу? Түүний энэ машин мэт хөдөлгөөнүүд, түүний анхаарал төвлөрөлт болон эвдэр хичээллэх чадвар нь гайхалтай гэдгийг би хүлээн зөвшөөрөх ёстой хэрэг үү? гэж бодож байхад Викирийн илд хугарав. Адольф гэвч, энэ бол толгоогоороо хан мөрөгтэй л адилхан хэрэг. Чи өөрийн элдэндээ болон миний бамбайн бат бүх байдалд дүгнэлт хийх хэрэгтэй байсан юм. Ганцхан зорилгодоо анхаарал хандуулах нь сайн хэрэг боловч энэ нь чиний өсөлдөгч хэн бэ гэдгээс хамааран шүү дээ. Адольф, чамд авьяас би. Гэхдээ чи миний дүү охиныг хамгаалахад хитрхи сул дорой байна гэж хэлэхдээ зэрэгцээд толгой дээрх савтай ус гойжиж эхлэв. Адольф, юу гэж байх вэ? Илдний хитрхи ваарыг нэвтгэчихсэн хэрэг үү? Викирийн хугарсан илд вааранд зоогдсон байр. Викир, би ялсан бололтой. Мэдээж би ваарны тухай ярьж байна гэж кул поз аван хэлэхэд Камис маш их давдлав. Камис, тэгэхээр энэ тохиолдол байсан ч тэр ав ахыг ярьчлаа гэж үү? Тэгвэл одоо хоримлон гэсэн үг үү хэмээн хэлв. Хуйго, тохиолдол гэж үү? Хугарсан хилтерхий санамсаргүйгээр ваарыг онож нэвтгэн гэж үү? Хуйго, Викир, Ван Баскервилл, миний анх төсөөж байснаас хамаагүй илүү хүчирхэг анч нохоог өсгөж байгаа бололтой шүү гэж бодсноор энэ хэсэг дуустдаг. Энэ удаагийн Part Mine инхүү тусаж байна. Лайк дараад, Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түрүү иштэй.